За тэгэхээр манай ихэнх үзэгчид өмнө Son гэдэг аппликейшнийг сонсч ирсэн баха. Хэрвээ мэдэхгүй юм байвал Son app нь Монголд тэргүүлэгч финтек аппликейшнуудын нэг бөгөөд та хаанаас ч хизээд Son app байхад санхүүгийн үйлчилгээ авах боломжтой байна. Мөн сонноос Son app нь зээлийн эрхээ нэмж 4 сая болгосон байгаа юм байна. Зээлийн эрхээ нэмээгүй хүн байгаа бол Son app руугаа ороод Points-ийн нөхцөл сайжруулах хэсэг дээр дарж өөрийн оноогоороо зээлийн эрхээ нэмэх юм уу хүүгээ бууруулах боломжтой болсон юм байна шүү. Son зээл авах амархан. За өмнөх партер ханхуугийн туслах маань арай харамсалтай л өгчлээд хөөрхий. Энэ парт маань харин ханхуу туслахтайгаа анх яаж ах дүү шиг дотн босон талаарх хөөрхөн филлер хэсгэрийг хэлж байна. Тэгэхээр энд туслах маань шүн дунд сэлэм агсаар мангар чухал царай гаргацсан ханхуугийн өрөөнд нуусаар орж ирэх нь тэр. Үүдэр орж ирээд хойморлоо гитж юу юугүй ханхууг маань алах нү дээ гэсэн чинь харин сэлмээ хурааснаа өврөөсөө жижигхэн уут гаргаж ирснээр ханхуугийн ширээн дээрх амтай амнуудаас гусаал эхэлж байна. Яж байгаа бүндгнөө сандарцөө. Хулгайлж байсан чихрнүүдээ шалан дээр асгаж масгаа үнэн бүтэхгүй. За тэгээ шалан дээрээс чихрээ төвчл өндөөсөн чи ширээгээ дэрлэл унтчихсан ханхуу маань босоод ирсэн хараа сууж идэггүй мө. Одоо ингээл дууссан штэ. Асар манай ханхуу өр нэмгийн юм болохоор яас учрыг нь асуугаал авч байгаа. Тэгэл туслах маань би давхар их нэртэй шим тижилтэй хоолон өгөх гээл таны хоолноос жаахан авчлаа ам өршөө өдргээл уучраа хэлж байгаа. Харин ханхуу маань бүр өөдөөс нь тавлаад чи тийм жоохныг бол аваагүй дээ. Өмнөх хэдийг нийлүүлвэл овоо хоол туусандаа идэргээл цаашлуулаад. За тэгээ үннээ хэлсэн туслахаа өрөвдөө цаашид зөвхөн миний талд байж намайг хамгаалвал их нэртэй хүснээрээ хоол хүнс авч олноо гэж зөвшөөрөөд манай хоёр үу зайг дотн болсон байжээ. Ийм л халуун дотн ах дүүгээс өөрчлөхгүй байсан туслах нь яалчгүй их нэрийн төлөө явж байгаа л харамсалтайгаар амиа алчлаа та. Буруутгах хэцүү. Харин энэ хорон цэргүүдээ хил үргүүлсэн хорон сайдгүй явсаар байгаад орны бараа хараадахлаа. Мань сувлэгч ихч стил цуг яваастай. Ингээд хоол зам сэгсжүүлж явсаар би энэ олон удаад юу гэж чад хийх нэ. Сувлэгч ихчд бол сайд өгсөх нь хамаагүй гол нь тахлын халдварыг л судлах гээд байгаа. За тэгээ бодож халдвар авсан зооминууд ягаад ч юм уснаас айгаад ерөөсөө орохгүй байсныг санаж байгаамаа. Усанд л нэг учир байна гэд өнөө сайдаа 1000 твтүүлээд хэсэг ажиллаа. Ойлгохтой хариу үйлдэл байдгүй. Татганаад улам л хэцүүдэд байна. Хажууд нь нөгөө унхаагүй ноёмоо сандарч ойрлоо сте. За ингээд игч маань өгсөнд сэгсэн ч хамаагүйгээд яг хазуусан хэсгийг нь далд ортол тэр чигээр нь ус руу дүрэнаас. Тэгсэн чинь хацрын шахнаас нөгөө ууртурт өтнүүд чинь ярал заалгараа ирдэн да. Ингээ сайхан өгөх гээд таталдаг байсан сайд чи өтнөн гарангууд биеийн докторжоод амьсгаа авахтаа болж байгаа. Харин яг энэ үед ордноор нэг хил чимээ болж хатан их амарч хүтэ болсон талаар мэдээд харж эхэлнэ. Мань хатын ёстой өөрөө төрүүлсэн юм шиг чухам сууж байна. Ханхуугийн туслахын ихнэрийг нэмээд хэдэн бие давхар эмэгтэйчүүдтэй хамт ах 29 өргөндөө аваад ирсэн байсан байна л да. Тэр дундаас нь хүүж төрж зорилго нь биелээд үлдсэн эмэгтэйчүүдэд хороогоод байж байхдаа яг ханхуу маань ирж таарав. Саяхан амарсан туслахын ихнэр ч арай ч амтай голтой байж таарлаа шүү. Харин хатныг амарсан мэдээгээр манай талын сайдуудын нэг нь энд нэг л учир битүүлэг явдал болоод байгааг бусад сайдуудаа хэлээл сууж байна. Хатны өргөнөөс нэлээд хідэн нялах хөөхөд эмэгтэйчүүдийн цогц олсон талаар мэдэгдээд нарийн ширээний хилцээ сууж үтэл гаднаас том дуурсаар хорон сайдгаа дүрээрээ ороод ирхэн тэр. Нөгөө байлаа шарах мархаа ядаж юм хумаар даарчгүй тэр чигээр нь орхицсан хүн амир царайтай юм орж ирснээр хин хатныг гүтгээд байна эдрийгээл хуцаж гарлаа. За тэгээ овоо бүтэлтэй мөрдлөг шалгалт хийж байсан сайдуудыг маань хуугаар нь хамаад хэдэн үеэр нь цааслахаар боллоо доо. Энэ үеэр сувлэгч ихс нөгөө унхаагүй ноёноо дагаал явж байхад нь хаанаас ч манай шалмгаа залуу гарч ирээд нууцаар аваа явж байна. Тэгсэн хараа энэ хэд маань орны ойролцох нууц газар туслахын ихнэрийг аваад ирсэн эмчлэх хүн хэрэг болоод ичийг хайж ирсэн юм байна. Игч ашгүй туслахын ихнэрийн биеийг аюулга болгоод авлаа. Дараа нь ханхуудаа уулзаж хорон сайдын бие дурс өтгийг гаргаснаа харуулад энэ бүх халдварын учрыг тайлбарлаж өгч байна. Энэ цэцэг байсан штэ. Энээс болоод тахал гарчлаа гэж байсан чинь гүү байж. Цэцэгнийх нь доод өрөөлд битүү өндөг байсан юм байна. Маний цэцэгний шүүсээр дамжуулж өтний өндгийг хүний биед оруулаад нөгөөх нь асар хурдтай өтөөлж хувраад цаашаа дамжаад байсан юм байна л да. Ингээ ямар ч тахлаа зогсоох аргынхаа зах зухаас нь мэдээл авлаа. Одоо харин сувлэгч ихч маань буцаа хорон сайдынд хүрээд ирж байна. За тэгээд амийг нь аварсан юм чинь шах харамж юу авах уу гэхэд нь хатны дор ажиллаж өгөөш л гэж байна. Бодвол ханхуутай уулзахтаа нэг дагалгавар авсан баг. Хорон сайд ч угаасаа охинтойгоо уулзах гэж байсан ингээд дагуулаа явж байна. Оцсон чи хатан маань хоймортой хөөгөө тэмрээ завлаа суцаа. Чухам жаргалтай аавынхаа амар мэндийг асуугаа альсүүд. Харин хорон сайд маань хүслийг нь гүйцээх учиртай ханхуу рүүгээ нэг л зөвүүн хилам хийгээд байна шүү. Тэгснээ холоос дагуулж ирсэн чадварлаг отч гээл манай ихчийг танилцуулав. Хатан нь харин ийм дорд гаралтай хүнээр бие үзүүлэхгүйгээл эрс эсрэгүүцээстэй.
Тэгсэн аав нь учиргүй уурлаад сувлэгч ихчийг мань чирж авчираад огныхоо судсыг бариадах гээд байна. За энд нэг л эвгүй юм болоо явчлаа шүү. Манай эгчид салгалан байж судсыг нь барьж үзээд хатныг сайхан төрсөн байх боломжгүй гэж хэлээ хайчлаа. Тэгсэн аав нь энэ талаар огт мэдээгүй байсан байж таарваа. Мань хацаа анх уг нь жирэмсэн болсон юм байна л да. Тэгээ удаачгүй хүүхдэн зулбаад ахиж хүүхдтэй болох бараг боломжгүйгээд тэр чигтээ гүрвчжилтэй. Хатны ах энэ талаар анханаас нь мэдж байсан ч дүүн яасан ч аавдаа хэлэхгүй гэж шийдсэн байж. Харин хизээ хонин энэ талаар мэдсэн аав нь дэлбэртлээ уурлаад хатныг харааж гарлаа. Мань хүн ч бас жанжин шомтал байсан юм байна штэ. Яадаг ч байсан заавал хааны одмыг үргэлжлүүлнэ хаа хамаагүй хэн мэддэггүй хүүхдийг хаан болгохгүй л гэж байна. За тэгээд өнөө сүндөө багтааж хатны энэ зуурсан жаахны талаар мэдж байгаа бүх хүнийг хороогоод хүүхдээ алдсан олиггүй хатан гихнэр зүйлгээд цөллөгт явуулнаа л гэж зарлагдлаа. За хорон сайд маань ингэж увралчаад гарч явах замдаа хахад цацаад нэг л биш болоо явчлаа шүү. Хазуулсан шархан гүйцэд идээгүй байхад ууралж барай эвгүүтчлээ гэж бодсон ч үгүй. Харин аавыгаа энэ талаар мэдвэл угаасаа ингэж эсэргүүцхийг нь мэдчихсэн хатан маань хор болгоцсон байж таарлаа. Энийг ийм шийдсэн хүүхэн гэж хэлээ үз. Анх орж ирэхэд нь учиргүй цай аяглал байсан нь ийм учиртай л гэж. Эмэгтэй хүүхэд эдгээр нь л хар багаас нь ад үзэж тэр шансаар байгаад ганц охиноо ийм санаа муутай болгоо өсгчихжээ. Ингээ хорон сайд маань явж төрсөн охиныхоо гарт амь тавилаа да хөөрхий. Гэхдээ хөөрхийч байх. Ханхүү маань энэ хооронд юу хийгээд яваад байгаа юм болоо гэсэн чинь хаа хол голын ирэг дээр нэг тариачинтай цуг загас барь заа сууж байна. Тэгсэн тэр хүн нь хааны удмын хүн юм гинэ. Нэгэнт өөрийг нь урагчаар зарлцсан болохоор шууд очиод хаан ширээгээ авнаа гэдэг хэцүү юм байна л да. Нөгөө хүн харин нилээ эрдэм мэдлэг бөөс уртаж хаан ширээнд огт санаагүй юм шиг байгаа. Ингээ холын хамаатан ятгах чадалгүй буцаж явахдаа араас нь байнга дагаад байгаа манай шалмгаа залуудаа үг сольж гинөө. Ханхүүгийн талд орсон зэргүүдийг урагчгээ цаазаар авахар болж л дээ. Ханхүү харин энэ залуугийн талаарх өмнөх явдал зэрэг бүгдийг нь мэдж байгаа. Тэгээ надаас өшөөгөө авах гэх ингээд байгаа мүү гэхэд нь тантай ойр байвал шуудаа будаа олдох юм шиг санагдаа л гэж байна. Түрүүхөө ард иргэд нь хоол хүнсийг бурхан мэд бодж байгаа гэд нөгөө хамаатан хэлсэн байхгүй юу? Харин шалмгаа залуугийн энэ үг ханхүүг бусад амиа бодсон сайд ноёдоос ялгаатай гэдгийг батлах шиг л болсон мэт. За харин төрсөн эцгээ хороогоод хаан ширээн тогтоод авсан хатан маань энд өнөө өнхөөг ноёныг дуудсан тус болж байсанд баярлаа эдэргээд ордонд нэлээд том албан тушаал томилоод авсан. Өнөөх нь өөдөөс нь нөгөө сувлэгч аал асуугаастай. Манай эгчийг хэрн арайш тэр дорн алчхаагүй юм байна. Угаасаа цаа чи энэ тахлын талаар судалгаа шинжилгээ хийсэн ганц мэдлэгтэй хүн юм чам. Ингээд нүд амийг нь боож гяндан хорсноо зомби нэрийн талаар илүү сайн судлаа гэж авсан. Ямар ч тач ингээд хорон сайд маань энд хүрээл дууслаа. За, ан ноёныг халдвар авч хувирахыг нүдэрээр харсан ордны зэргүүд ханхууд итгээд дагаад ирсэн байгаа штэ. Тэгсэн чинь эднийг маань бас урагшин талд орсон гэд хэдэн үеэр нь цаазаар авахар болчихжээ. Одоо ханхүү маань эднийгээ цуглуулад грийнхнийг нь баривчлагсныг дуулгаад тэгсэн цаашдаа өөрийг нь дагсхийг асуув. Харин энэ айрмын ахлагч нь ханхүүгийн дамжуулсан халдварын гол нотлох баримт болох хааны өвчний дүүхийг аваад улсын том сайд нартай уулзгаа явж байгаа нэ. Ахлагчийг хотод ирэхэд цэргийнхний арга иргэний бүгдийг нь барьцаа бөөнөр нь цааслах гээл явж байгаа болтой. Нүдэн дээр нь ихнэр хүүхдэн баригдаа явж байгааг харсан ч яаж чадалгүй явсаар нөгөө ханхүүгийн тал зогсдог сайд нарын нэг дээр ирвэ хөрхий. Нэгэнт хорон сайд өгцөн юм чинь гаргасан тушаалыг хүчнгүй болгодгүй маа гэхэд улс орны байдалд эртэл цаазын ялыг нь хойшлуулчихъя л даа гэж энд хэдэн сайд нууг нь хэлцээ л байгаа. Даанч хатан цаазын ялыг түргэн гүйцэтгэг гэж бас тушаацсан юм байна л да. Яа, тэгсэн саяны айрмын ахлагч маань хамаг сайд нар дээр хурж ирээд ханхүүгийн нууцаар байрлаж байгаа газар заагаа өгчдөг ба шүү дээ. Ийм чухал мэдээлэл хэлснийхээ оронд гэр бүлийнхнийхээ амийг авраач л гэж байна. Энийг мэдсэн хатангой энд таахалцаж өгж гинөө. За ингээд хороо цэрэг явуулаад ханхүүгийн байгаа газрыг бүслээдгэлээ. Ингээл гаднаас нь бөөн сум харвал яваад орсон чинь хинж байсангүй. Тэгсэн үнэндээ зүгтж явсан ханхүү маань ордны хаалхан дээр өөрийнхөө байзыг үзүүлээл ороод ирж байна. Ард нь манай цэргүүд бүгд л дагаастай. Хөөхий айрмын ахлагчийг урвчлаа гэсэн чинь тэнд амиараа дэнчин 50 байж хатныг өргөцсөн нь тэр байж. Хатны тушаалаар ордны хамаг цэрэг гараа явцсан байх хойгоор манайд орж ирээд хаалхын дотроос нь түгжээд авлаа. За гой. Харин энэ хооронд өнөөмө өнхөөгүй ноён маань шин тушаал томилогдсон. Цэргийн арга гэрээний цаазаар авах тушаалыг унших гээ салгалаа л өгсөж байна. Хоолоо моолон захирдаад өнөө өнхөөгүй. Хөөх юм уг нь цайлах юм байгаа шүү дээ. Урдаас нь өөлөд байгаа хүүхдүүдийг нэг хараад тушаалаа нэг хараад уншиж ядчихсан гинт би боллоо чадахгүй байна гэж авсан. Яг энэ үед нь зөв шийд гаргалаа гэсээр ханхуу маань хүрээд ирлээ. Мань хүн ханхуу гарснаа өмнө сүхэрд суугаад ёстой. Миний ханхуу манай ханхуу гэж сүйд.
Ингээ манай хүн хатны нилээ ойрын хамаадан байж л ханхүүгийн тал зогсохоор шийдэж байгаамаа. Манай цаасуулгаар баригдсан хүмүүсээ суллаад байж хахад нь хааны өвчний тэмдэглэл зөв үнийхээ гарт очоод ерөн бүх юм ханхүүгийн талд эргээ эхэллээ. Хатны талынхын сандралдаад бушуухан шиг зүгтхийг ятгахад мань хатан жишимчгүй том хүнтэйгээ уулзнаа гэж гуцаа сууж байна. Дураагч марг чацсан байж хүм мүжих. За ингээ орны төв танхим руу явах замд хамгийн сайд ноёд ханхүүгийн мэнд бүхэлдсэн ам мууж мөргөөстэй. Манай хэдийг төв танхимд ирэхэд хатангуй хааны сэнтидэр залраа суудсан жишимчгүй байж байна. Одоо угаасаа хамаг бузар булхааны ил болцсон юм чи ингэ суугаар нэмэргүй л дээ. Мань хатан гэхдээ анханасаа час ирүүл байгаагүй ч бас арай л улаан цагаанд гарсан гар юм аа. Эцсийн хүртэл энэ суудлаас буухгүй л гэж үзээстэй. За тэгсэн чи энд хатны талын шивчэнгүүд нэг л сэжигтэй гүйлээд байна шүү. Тэгсэн газар дор баахан зомби үржүүлээд тавьцаа. Тэр дунд нь манай сувлэгч хчиг бас орчжээ. Манай ягч хүн амтны буужгах чимээнээр арай гэж хүлээсээ талаад гараад ирсэн чи байхгүй ордноор нэг халдвар тархацсан. Эргүү малнууд ч хорьсон зомбинуудаа албаар суллаад тавьчихж байгаа. За одоо ингээд хатны өргөнөөс авахуулаад ордноор нэг тахал тараад эхэлнэ. Ядж хаад яасан ч олон зарц албаттай нь дээ. Манай сувлэгч гიშ гиндангаас гараад ирчээрээ гүсээр төв танхимд ирж тахал тарсан талаар дуулгаа алавлаа. За ингээд хатныг буулгах гэж ирсэн биш, ахаал бахан зомбитой алцах ажилтаа боллоо доо. Хаа очиж өтөр төргөө орны бүх хаалгыг хаагаад авлаа. Энэ тахлаар манай танаа гэлтгүү хамгийн төрийн удирдлагууд өгч байгаа нь. Хар гай тарьж хайсан хатангуй хүний хүүхэд тэрчээд юу ч болоогүй юм шиг суудал дээрээ залраастай. Хүүч нь өхмөрөөр өгөхгүй зүгүүрээс хүүхэд тосч ирээстэй. Энэ орны тахал бол дийлдэхэд бишээ нөө. Ядж байгаа хатны бүх зэргүүд гадаа байгаа. Ханхүү болохоор 5 армийн зэргүүдийг анх тахал гарсан аймагтаа үлдээгээ цөөхөн итгэл хотод авчирсан юм байна л да. Зэр зэвсэг атгах зэрэг багтаа дээр яасан ч их эмхтэй шивхчэнтэй юм. Нөгөөдөл нь хоёр алхал хазуулаад байх юм өө. За тэгээд нэгэнд хяналтаа алдсан газраас ханхуг зүгтхий цэргүүд нь ятгаад эхэлвэ. Хамт өгөхгүй л гэсэндэ. Манай хүн бол харин яасан ч ганцаараа зүгтахгүй штэ. Мань хатын зомбинууд дайраад ороод ирж байхад л би суудлаа булаалгасан вэ эдэргээл ганцаараа яриастай. Ингээд шунан хүссэн хаан судал дээр амьдараа бариулж байгаа нь. Харин энэ өрөөнд цуг байсан сувлэгч ихч маань араас идэж гал тавиад авлаа. Ер нь бол зомбинуудын ганц айдаг юм нь гал ус хоёр байхгүй юу? Ингээд зүгтэж явахдаа хатны гараас мултарж амьд үлзээ үлгийтэй хүүхдийг тэрвэл авнаа. Их ч ёстой усах хувьтай хүн юм аа. Харин энүүгээр цэргүүд маань ханхуг зүгтаалагч гээл өвлөө үзэж байна. Цөөрмөр дамжаад нууц хаалгаар ордноос гарч болноо эдэрлэхээ. Харин ханхуу маань энэ үгэн дундаас нь цөөрөм гих устай газрыг санаад толгойд нь нэг санаа ёнк гээл ороод ирнэ. Их ус байхад болчих юм байгаа штэ уг нь. За ингээ өөрсдийн тусаар өгөөж тавьж өнөө олон зомбинуудаа цусны үнрээр дагуулаад цөөрөм рүү явлаа да. Дотор алаан болж байгаа орн төв ордны гадна дүнгийн гиндангаас гарч ирсэн ханхуугийн төлөв сайд нөгөө анх баригдаг оюутнууд бүр ортлонгоо тасарсан ангаагастай. Манай хэд бол дотор үнэн гой тактиктэй айл үзэж байна. Энэ хэдийн маань буужгинж байх оронд сувлэгч ихч хүүхдийг тэрвэнд аюулгүй газар ороод иржээ. Зомбины чимээ холдоод ирэхээр сайн нэг тайвшраад хартал өлгөдөө нэлэх маань гаран дээрээ хазуулчихжээ эв юм. Харин манайхи тахал авсан бүх зомбинуудад агуулаад өнөө цөөрөн дээрээ арай гэж ирсэн чинь байхгүй тас хөлтөн биш. Ингээд ойр хавийнх нь асруудыг шатаагаад гисгийх гэж үзэндээ. Яж хаад өнөө салгалсан хөөрнүүд маань далаан давлгаа шиг л арвин юм ирж байна. За одоо тэгээд цөөрөм гисэл алцаа л байж тээ. Нэг харсан дунд нь манай унхаагүй ноён хүртэл алцзөө явж байна. Овооштой энэ маань бүр хүн болчих. Энэ хэд маань хөлдөө цөөрөм рүүгээ нэг буудаал, зомби руугаач нэг буудаал үзэж таарна өө. Зомби байсан бол нэр хичнээн сайхан тий. Өнөө мө хатанчин хүртэл энд аимшигын болоо хувирсан гүйжил байна. За тэгээд өглөө болж нарны гэрлээр ам аврагдах золгүй хэд маань дуустгүй хүүтэн урд чүнийг өнгөрүүлэх явцдаа ханхуугаас авахуулаад манай талын хамгийн гоё зүрүүд хазуулаад авлаа гэж. Би бол шалмгаа залуудаа л амар харамсаж байна. Одоо харин хазуулсан ханхуу маань эцсийн хүчээ шавхан байж доорх мөсөө хаах цохиод нэмэгдэж ирэх зомбийн сүргийн жинг даалгүй цөөрөм тэр чигтээ хахархан тэрэ. Азар энэ чинь нэлийн гүн цөөрөм юм байна хөөе. Ийхүү хүний өөрийн хүн зомби гэлтгүү бүгд л цөөрмийн усанд онцгааж байна. За ингээ алаа хідан архирах чимээ арай гэж намдаж цөөрмийн усанд хэсэг чимээ анаргүй болоод байж хооронд саяхан хазуулсан ханхуугийн маань биес өнөө ууртурт өтнүүч чинь гараал ирлээ шүү. Өт гарчлаа гэдэг чинь аюулгүй болсон гэсэн үг. Ханхуугаас авахуулаад хамаг гой дөрүүд маань аюулгүй эргээд ухаан ороод эхэлж байгаамаа.
Дунд нь манай өнхөө мод хүртэл ам орж ийн. Нэрэл идэрч эволюцид ороогүй анхан шатны зомбинууд ч дээ. За одоо хазуулсан ирнэ амьд гараад ирснээ өөртөө ч ойлгоогүй хэд маань ямар тач эхлээд бурхандаа талархаад авлаа. Үхээс бусдыг нь үзлээ гэдэг үгийг одоо манай хэд л хэлэх хэрэгтэй болж ин да. Ордон тархсан бүх зомбиг хөлдөөгөө хайцсан одоо хэсэгтэй айх аюулгүй болтой. Одоо харин цөөрмөс бүх цогцнуудыг гаргаад толгойг нь таслах ариун ажил ундарнаа. Цэргүүд энэ ажлыг хийж явах хооронд төрийн удирдлагууд маань улс орныхоо толгой дөрөв босгох ажилтай. Уг нь одоо ингээл шууд ханхүү маань хаан болчих юм байх гэж бодохгүй юу? Тэгсэн чи энэ улсын төр засгийн бодлого бас ярвихтай маа. Заавал нөгөө хатнаас үлдсэн хүүгийн цогцыг олох ёстой юм гин. Тэггүй бол хаан судалд бүдлэн орсон гэ ард иргэдэж итгэл үнэмшлээ алдчих юм гинэ. Хааны төрсөн хүүгээ хилчиж болдгоо юм ч одоо. За тэгээ нөгөө хүүгээ олсон. Мань сувлэгч ихч аваад хаадын буган дунд ороод нуугдсан байж. Хүй тэгсэн чи хазуулсан хүү маань исэн мэнд байна. Мань ихч тэр дор нь усан тигээ эмчилсэн юм байна л да. За тэгэхээр энэ хүүхэд өөх үү, ханхүү өөх үү? Нэг л амьд үлдэж байж улс орон инх тайван байх юм гинэ. Хаадын явдлыг манус яаж мэдэх вэ? Цус. Ханхүү маань сэлэм далаагаа л үлдлээ. Ямар тааш урт өвөл дуусч өрн цаг ирээд хаасаагүй тахлын дэгэлд намжаад эхэлсэн. Харин одоо ингээд шууд 7 жилийн дараах үйл явдал руу шилжинэ. Хааны ордон сэрэгцэн урдынхаа гэлцэл. Шинэ хааны ёслол үлдэх үйл ажиллагаа болж байгаа юм байна. Тэгсэн шинэ хаан нь өнөө бяцхан хүмэн байж идэх шүү. Манай өнхөөгүй ноён өдөр нилээн томорцсон Балчир хааныхаа явдал суудал туслаа л гэж байна. Энэ бяцхан амтан маань 7 жилийн өмнө ямар тахалт игдэж аав ээж ах нарыг нь аваад озныг мэдвэр байна гэдэг ахыг бодвол бүх юмыг хавд арахаар шийдсэн л болтой. Хааны төрсөн ээж болох өнөө ханхүүгийн маань туслахын ихнэр хүртэл ордонд ороод ирсэн аюулгүй яваа нэ. Хүүрүүгээ бас нэг эргэж харчжээ хөөрхий. За энд манай өнхөөгүй ноён бороонд эморсон юм уу амьдралаас өөдсөн юм уу яасан өнхөөгүй царайлал явж байхад нь хажууханд нь манай шалмгай залуу гарч ирэл сүйд майд. Бодол манай хоёр удаан уулзаагүй юм шиг байна. Нийлж аваад инээж хөхрөөд ууж гарлаа. Мань хүн бас нэлээд том ноён болсон хэрнээл нөгөөхийгөө бити хүнэлж яриад бай найзыг бай гэл хөөхөө. Уг нь цагаахан юм байна. Энэ хоёрын ярианаас л хэдүүлээ ханхүү маань хайцсан тахлаас биш юу усналаар нэг мэдэж авах нь. Мань ханхүү тэр үед хаан ширийг залгамжилж ард олонний сэтгэлийг амраах хүнээр туслахынхаа хүүг үлдээгээд өөрөө хаашаа чим замраад алга болсон гинэ. Мань ноён бол энэ хүртэл мэднэ. Харин шалмгай залуу маань өөдөөс нэг содар сарвааж байна. Тэгсэн тэр нь сувлэгч хичээс ирснийг мэдээд мань хүн бөөн баяр. Ганц крашна ханхүүг дагаад алга болсон юм байна л да. Тэгсэн чинь ханхүү маань сувлэгчийг дагуулад энэ тахлын талаар тэрний цэцгийн араас судалж яваа болж таарлаа шүү. Сувлэгч ихш маань тахал анх яаж тархсан зоомынуудын хөгжлийн үе шат онцлог сул тал гээд бүгдийн сайхан бичээд өгөө явуулчихжээ. Тэгээд өөртөө болохоор цэцэг ургасан агуу хөндий бүрээр явж устгал хийж байгаа юм байна л да. Нөгөө ховор цэцэг маань бүр худалдаачны гарт ороод нөгөөдөл нь мөнгө хийх гээд ургуулаад тарьж марсан байж байдгүй юм уу? Шалмгай залуу маань энэ талаар нэг нэгэнгүүд дуулгаал авлаа. Санаа нь бол тахал бүрэн мөсөн дуусаагүй. Ахаад хизээш дэгдэж магадгүй болохоор бэлтгэлтэй байж дамжуулж яваа юм байна. За энэ тэр манай хоёр ирэл хайгуулаа хийгээд явж байгаа нь харагдаж байна. Энд нэг овг аймаг шиг жижигхэн газарт нэг л танил цусны мөр цэцэгний үлдэгдэл харагдаад сэжигтэй болоо явчлаа. Яг ингэ сэжиг аваа зогсож байхад нь харангуугаас хонхны чимээ шажигнуусаар ганц зомби гүгээл ирхэн тэр. Үүнтэй зэрэгцээд ордонд Балчир хаан санаа амар ундаж байгаа нь харагдана. Манай Балчир 7 жилийн өмнө гаран дээрээ хазуулсан да. За яг тэр газраас нь уртаа өтө арсныхын цаанаас нэвт харагдаад тархируун чиглээл явж байна. Нөгөө талд ханхүүгийн байгаа газар нэлээд хэдэн зомби хүчээр хөврөсөн ол мөртөө зэрэгцээд бидний нэг л танил дүр гарч ирснээр энэ цоврал маань ингээд дуусч байна. Ер нь бол цувралын төгсгөл тахал цаашаа үргэлжлэх нь тодорхой. Кино маань ч үргэлжлүүлж хийгдэх маш олон сэтэл сэжрүүгөө дууссан ч продакшн тал дээр асуудалтай байсан болохоор дараагийн сизон маань үргэлжилж гараагүй билээ. Олноор сүсгэлээ байж нэг өдөр хийгдэх юм билүү те. Ямар ч сүлд гарч ирсэн танил дүрийн мандлаар бүрийн хэмжээний кино гэдгийг манай хэд мэдэх баха. Та хэдмэн лайка дараад хөөрхөн байгаад байвал бүрийн хэмжээний киног ч манайх оруулахад асуудалгүй шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та. Мөн сон эг гэж юу вэ? Сон эг нь өөрийн мөнгө хөрөнгөө тодорхой хугацаанд сон апид байршуулан өсгөх боломжтой итгэлцлийн бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм. Хэлбэрээр өөрийн хөрөнгөө байршуулад өсгөнө л гэсэн үг. Та бүхэн холбогдох дэлгэрэнгүй мэдээллүүдийг description хэсгээс аваарай.